Манай нутгийн хинти хангай хан хөхийн нуруудын өргөн хөндийд тектоник магмын идэвхжлийн процесс явагдаж их гүний фотортой хий усан уусмал хөөрч савсран хурдас чулуулаг дундуур нэвчин орж флюорит буюу хайлуур жонш хэмээх эрдсүүдийн буу өнөрлийг үүсгэсэн байна. Иймхүү Монгол орны газрын хэвлээд эрт галвын үед хайлуур жоншны арвин их хуримтлал бий болон хадгалагдаж бидэнд иржээ. Манай оронд хайлуур жоншийг анх 1933 онд Зөвлөлт холбоот улсын хайгуулчин эмэгтэй Шамская илрүүлсэн бөгөөд анхны орд газрыг 1939 онд мөн Зөвлөлт холбоот улсын хайгуулчин Ковалев Дорнод Монголын Овоо сумын нутагт нээжээ. Энэ Ковалев гэж нэгдүгээр автортай 838 тоотой нь одоо манай архивд хадгалагдаж байгаа. Тэгэхээр энэ үл их чухал баримт түүхэн баримт юм аа. Энэ орд газар одоо хүртэл ажиллаж байгаа. Энэ Хинтээ аймгийн Баян Овоо сумын Дожрын уурхай буюу энэ уурхай дээр өнөөдрийн байдлаар Гонконгийн хөрөнгө оруулалттай Хан Шашир компани амжилттай ажиллаж байгаа. Монголын хайлуур жонш гэдэг бол маш баян маш үнэтэй эрдэс түүхэд. Улс орны үндэсний аюулгүй тусгаар тогтнолын баталгаа болсон тийм ашиглалтмлын төрөлд жонш ордыг. За өнөөдөр ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг бүгднгийн ашиглалтмлын төрлөөр нь ангилж үзэх юм бол нэгдүгээрт нь бол нүүрсний одоо салбар нүүрсний уурхаанууд орж идэг, хоёрдугаарт нь алтных байж идэг, гурав дахь одоо том салбар хэсэг нь бол энэ жоншны салбар орж байгаа. Ашиглалтмлаа зөв олборлох, зөв одоо ашиглах, түүнийг одоо эргэлтэн зөв оруулах асуудал бол Монголын төрийн бодлогоор түмний одоо ажил амьдралыг сайжруулах эдийн засгийн зөв бодлого байх ёстой л гэж ингэж бодож явдаг. 40-од оны сүүлчээр Зөвлөлт холбоот улсад одоо байнга нэрвэгдсэн аж ахуйгаа сэргээхийн тулд янт болд жонш, цагаан тугалаг тэгээ бусад ашигт матмлууд бол маш их хэрэгцээтэй байсан. Сав Монгол металл гэж байсан нийгэмлэг тэрний харьяанд эрхийн уурхай, модтын цагаан тугалганы үйлдвэр, төмөн зохицын волфрамын үйлдвэр, за тэгээ чангалын уурхай эдгээр хэд хэдэн том уурхайнуудыг бол нээж ашиглалтанд оруулсан. Молибден цайрын баяжмлыг оруулахгүйгээр үндсэн 5 экспортын бүтээгдэхүүн байдаг. Алт зэс, нүүрс, төмөр, хайлуур жонш гэдэг энэний бол одоо нэг үндсэн бүтээгдэхүүн нь бол хайлуур жонш байгаа. Хайлуур жонш бол ер нь бол манай Монголын уулуурхайн салбарын анхдагч үйлдвэрүүд бол хайлуур жонш олборлолтоор эхэлж үйл ажиллагаагаа явуулж байсан. Өмнө нь аж үйлдвэрийн салбарын ангиллаар уулуурхайн салбарт зөвхөн өнгөтийн үйлдвэрүүдийг оруулан ярьж тооцдог байсан гэж бодох юм бол нэлээд одоо ууган нэг салбар нь жоншны үйлдвэрийн салбар 1954 онд Бэрхийн уулын хайлуур жоншны ордыг төсвөлүүлэн уулын үйлдвэр байгуулснаар одоо жоншны салбарын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Хамгийн гол ашиглалт нь тэр үед хайлуур жонш байлаа. Чойрын биологийн экспедиц байгуулагдсан Хараа эргийн орёны жоншин дээр хайгуулын ажил эхэлсэн. Энд би зориуд одоо Монголын хамгийн сайн орд бол зүүн цагаандл гэж байсан. Нөөцийн 9 сая 200 мянгаар нөөцийн тогтоосон. Дэлхийд нэг орд 9 сая тонны нөөцтэй байна гэдэг орд бол хондоо миний уншсан номон дотор Зөвлөлт холбоот улсын Казахстаны Дасканарын орд газар гэж байсан. Тэр 9 сая хүрэхтэй гүйтэй нөөцтэй. Төлсөрчмөсний үйлдвэр геологи яамны бүрэлдөөнд байсан бусад бүхэл одоо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн газрын бодлого үйл ажиллагаа нь бол экспортын экосвэрийг нэмэгдүүлэхэд бүхэлдээ чиглэгдэж байсан да. За манай уулуурхайн салбар бол одоо
та бүхэн бол мэдж байгаа. Одоо улс орны эдийн засагт бас жинтэй хувийн нэмэр оруулж байгаа. За төсвийн орлогын 25%, за гадаадын худалдааны 86%, за мөн дотоодын бүтээгдэхүүний 18% гэдэг. Үнэхээр энэ тоонуудаас харахад бол ямар нөлөөтэй байгааг нь харагдаж байгаа. За өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол нийт 3400 орчим одоо тусгай зөвшөөрөл буюу лиценз хүчин төгөлдөр байна. За үүний 1800 орчим нь бол хайгуулын тусгай зөвшөөрөл, за 1400 орчим нь бол ашиглалтын тусгай зөвшөөрөл байж байгаа. За нийт Монгол улсын нутаг дэвсгэр бол 1.5 сая квадрат километр талбайтай гэж үзэх юм бол дөнгөж 7.1% нь бол одоо энэ лиценз буюу тусгай зөвшөөрлийг олгосон байж байгаа. Монголын жоншны анхны уурхай 1954 онд гал голомтоо насааж Санжаагийн уурхай гэж нэрлэгддэг байсныг Бэрхийн уулын үйлдвэр өвлөн авч гараахан эхэлсэн бөгөөд улмаар хажуу улаан, айргийн уулын үйлдвэр, бор өндрийн уулын баяжуулах үйлдвэр болон өргөний уурхай нэгдснээр жоншны уурхайнууд хүрээгийн тэлэн өргөжжээ. Жилдээ анх эхэлж Бэрхийн уулын үйлдвэр 35,000 тонн өндөр зэргийн хайлуур жонш гаргаж 3 одооныхаар бодох юм бол 3 сая гаруй долларын бүтээгдэхүүн гаргаж валютын хөсрийг нэмэгдүүлж ясан гэж бодоход тэр үеийн хэмжүүрээр авч үзэхэд нэлээд томоохон ийм их өсөр болж исэн ийм салбар байгаа. Хараа айргийн үйлдвэр гэж анх байгуулагдсан. Энэ үйлдвэр бол анх байгуулахад бол шууд 40 одоо масс маркийн 10 тонны даацтай машинуудыг авчирч ер нь маш түргэн хугацаанд энэ үйлдвэрийг байгуулсан. Тэгээ энэ зүүн цагаан дэл хамроос тэгээ хавтгай баруун цагаан дэлх мэтийн ордууд дээр үл ашиглаж явуулж жоншны үйлдвэр бол нэлээд эрчимтэй хөгжсөн юм байна. Сургууль төгсөөд ирээд би анхны томилтоо аваад Хараа айргийн орёоноор явж байхад тэр үед Бэрхийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан. Тэгээ тэрнтэй харьцуулаад үзэхэд хайрын юм юм сүйтгэж байна даа гэж хоригдлуудын ашиглаж байгааг харсан. Яамны хэмжээнд геологийн байгууллагуудын өөрчлөл зохион байгуулалт явагдаад тэрүүгээр чойрын удирдах газар маань хайлуурж тагнасан экспедиц болж ерөнхий геологчор нь бий тэмдэглэсэн юм байна. Тэгээ эндээс хэлбэл жонштой холбогдсон. Жоншны маань одоо экспедиц анх байгуулагдахад Баац суур муу удирдах газар байхад бол олон ангиуд байсан. Зурлын анги, хайгуулын анги тэднээс бүгд хот руу яамны мэдлэлд яваад ингээд экспедист маань үлдэхүн 90 тонн зоог байгаа ч юм уу болч юм. Тэгээд тэр шилжиж байгаа бүх ангийн нөхдүүдтэй геологчтой, техник геологчтой бүгднтэй уулзсан. Тэгээд эндээс одоо нэг 10-аад хүн үлдсэн дээ. Тэгэхээр энэ зүүн бүс бол бас улуурхайн салбарын хувьд бол онцлогтой. Ялангуяа манай жоншны гол үйлдвэрүүд цаашдын Хэтийн төлөв бүхий ордууд зүүн бүсийн аймагуудад байдаг. Хинтээ аймаг, Сүхбаатар аймаг, Дорнод аймаг. Борондрийн уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулснаар энэ одоо 1982 онд энэ үйлдвэрийг ашиглалт оруулснаар Монгол улсын жоншны салбар бол зөвхөн олборлох салбараас олборлон баяжуулах салбарт шилжсэн ийм түүхтэй. За металлургийн жонш болгож гаргана гэдэг маань манай жоншны ордууд үндсэндээ дунджаар 40% агуулгатай юм хөдөртэй байдгийг. За тэрийг боталд нутаглаад хоосон чулуулаг бусад холцыг ялгаснаар 75% агуулгатай металлургийн жонш болгож металлургийн үйлдвэрүүдэд нийлүүлж ийм одоо үйл ажиллагаа явуулж байна. Хайлуур жонш нь 15 дугаар зууны хүртэл өөрийн нэргүй явж ирсэн бөгөөд түүний хайламтгай чанар металлын хайлалтыг түргэтгэж шаарыг амархан ялгаруулдаг зэргээр нь латинаар флюорит буюу монголчилбал урсамтгай гэсэн нэртэй болжээ. Хайлуур жоншийг бүрдүүлэгч элемент нь кальц, фотор бөгөөд химийн томьёогоор кальц, фотор 2 гэж тэмдэглэдэг. Фоторын цорын ганц тогтвортой нэгдэл, дорвитой их булаг үндсэн түүхийд нь хайлуур жонш байдаг.
Хайлуур жоншин өнгөгүй тунгалаг, цагаан, ягаан, ногоон, шар, хүрвтэр байх бөгөөд талстаас гадна янз бүрийн хэлбэр дүрстэй, шилэн гялбаатай, тэгш биш хагаралтай, бутрамтгай ирдэс юм. Тэгээ жонш орсон одоо жорууд бол маш олон байл дээ. Тэрийг зүгээр хураангуйлаад аваад үсэх юм бол нэг 4 чиглэлт. Шөнийн гэрэлт хаан чулуу болгонд байгаа эрдэм чадлыг өөртөө шингээж авсан гэсэн тийм агуулгаар. Тэнгэрийн хөвгүүний одоо тусалч гэдэг юм уу тийм ээ. Ийм олон нэрээр хэрэлдэг. Нөгөө талаар бол жоншиг хамгийн их ач холбогдлоо гэд нэрсэн нэр бол жонш бол чулууны хаа юм аа. Жоншиг нь олон төрөл байд юм байна уу? Энэ ийм 10 төрлийн ордуудад жонш байдаг болтой юм. Би тэр химийн айлга талаас нь судалсан юм байгаа юм. Би орон торнууд их гоё хэлбэр дүрстэй атомууд нь ингэж байрлсан. За кальци фтор хоёрлогсон айлгатай шүү дээ. Энэ фтор нэг кальци энүүний оронд өөр элементүүд орохтой зэрэг атом чинь өөр салганаад тухгүй байлаа. Өөрөөр хэлбэл нэг жижигхэн умайсан гэртэй айлд нэг том биетэй бүх орчвол одоо ийшээ хөл гаргаж иж нур ачих гэдэг хэцүү шүү дээ. Тэрэн шиг л тухгүй байлдаа жоохон эвгүй докторгүй байлд орчих тийм ээ. Тэгээ нөгөө чи байж байгаа гараа явчихтай зэрэг оронд нь өөр ийм элементүүд одоо электрон ч юм уу хоосон зай ч юм уу энэргээ яваад орчдөг. Гэхдээ зэрэг нөгөө докторгүй байсан чинь жоохон доктортой болоод энэ чинь өөр ингээс салганаад ирэхдээ зэрэг эннээсээ болоод ингээ гэрэлцдэг. Тийм учраас жоншууд янз янзын өнгөтэй байдаг юм учиртай байна л да. Бужигрын орд гэж одоо манайхан ярьдаг дурангийн зонш гэж байдгийг. Тэгэхээр дурангийн зоншны талстуу тэнд том томоор ургацсан маш сайхан орд байдгийг. Жоншны жинхэнэ тунгалаг тийм талст нь зөвхөн бужигрын орд дээр Монголд байдаг. Манай компани 2009 онд үйл ажиллагаагаа Дорноговь аймгийн Айраг суманд ашиглалтын лиценз авснараа эхлүүлсэн. Одоо манай компани гол зорилго бол нэмэн өртөг шингэсэн плантацийн баяжмал үйлдвэрлэх зорилготойгоор ажиллаж байна. Өнөө үед төрөл бүрийн үйлдвэрийг хөгжсөн өндөр хөгжилтэй орнуудад бол химийн олон янзын үйлдвэрүүд болоод бусад одоо барилгын үйлдвэрлэлч байж болно. Тэр хөргөгч шингэн ферментер гэдэг яриад байгаа. Энд маань бол фторын нэгдлүүд орж байгаа. Олон төрлийн үйлдвэрийн салбаруудад бол хайлуур жоншиг маш их хэрэгэлдэг байна. Далай хөвөнд өөр ингээд сайхан дараалгаж явахад хажуугаар нь тэр усын охтууд ингээд сайхан бүжиглээд тэд нэр уулзаж учраад тэгээ газарт бовсон цагаан тусал одоо эр бэлгээс гарсан цагаан туслыг бол жонш юм. Авлаан туслыг бол барах шүү юм гэсэн юм одоо юугаар хэлдэг. Тэгээд газартаар байгаа өвчин болгон бол энэ жонш за ялангуяа барах шүү хоёроор идэхгүй өвчин байхгүй гэсэн юм агуулгаар агуулж үздэг. Жоншиг бид нар баяжуулаад жоншны өдрийг олборлоо бид нар өнөөдөр 2 төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Нэг нь бол ПК-75 гэдэг. Энэ нь бол металлургийн зориулттай. За энэ бүтээгдэхүүнийг хаана хэрэглэдэг юм гэхээр гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг. Ойролцоогоор 1 тонн ган үйлдвэрлэхэд дэлхий дээр 3-4 кг орчим тэр ПК-75 гэдэг жоншны баяжмалыг хэрэглэдэг. Тэгэхээр энэ хэрэглээ маань одоо дэлхийн жишгээр ингээ бодоод ган үйлдвэрлэж байгаа жишгээр бодоод үзэхээр зэрэг ямар хэмжээний тоо гарах вэ гэдэг нь бол ойлгомжтой болчих واخа. Хайлуур жонш гэдэг энэ ашигт малтмал манай улсын уул уурхайн салбарт олборлон экспортлож байгаа нэг чухал бүтээгдэхүүн болдгоор гадаад худалдаанд зохих байр суурийг эзэлдэг юм. Монгол орн ашигт малтмал болон уул уурхайн асуудлыг эрдэнэс төрийн бодлогын хүрээнд авч хэлэлцэн бодлогоон боловсруулж ирсэн байдаг. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны уул уурхайн бодлогын газрын дарга Ганбаатар болон яамны ажилтнууд уул уурхай үүсэн байгуулагдсны 95 жилийн он хүрээнд уул уурхай мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Цогбаатар, Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны удирдлагуудтай уулзаж, тэдний санаа сэтгэлийг сонсож, харилцан яриа өрнүүлсэн юм. Одоо энэ уул уурхайн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг одоо Монгол улстай яаж зөв шингээх вэ? Монголын ард түмэнд яаж одоо хүртээмжтэй баялаг болж үлдээх вэ гэдэг тал дээр л ер нь одоо төр зэсгээс анхаарах хэрэгтэй байна да гэж ингэж бодож явдаг.
уул уурхай яамны сайд байхдаа бор өндрийн баяжуулах үйлдвэрийг барьсан. Зоншны агуулга нь одоо ордын хэмжээнд ярил 70 гарan ялгаад авсан хөдрийг гаргаад ирэхэд бол 90% агуулгатай тийм зонш энэ дэлхий дээр цөөхөн. За 80-аад он гэхэд бол бор өндрийн одоо эхний үйл ажиллагааг эхлүүлсэндээ 82 оноос бор өндрийн хайгуул ашиглалтын үйлдвэр нэртэйгээр ийм эхний ээлж нь эхний хэсэг нь бол үйл ажиллагаагаа эхэлсэн. За ингээд 86 он гэхэд бол бор өндрийн хайлуур зончны комбинатыг бол хүч чадлаар нь бол 86 онд ашиглалтанд оруулсан. За ингээд тэр үеэс бол одоо зончны үйл ажиллагаа бол үндсэндээ бор өндрийн районд бол зангидагдаж бор өндрийн комбинатын хүрээнд үйл ажиллагаа явагдаж эхэлсэн л дээ. Ажиллах хүчнийг бол одоо Сүхбаатар аймгийн Бүрэн цогтын гинт улдын уурхайн бол тэр үед үндсэндээ нөөс нь одоо шавхагдаад тэнд ажиллаж байсан одоо хамт олныг үндсэнд нь бүхэлд нь бол одоо бор өндөрт авсарсан да. Бор өндрийн одоо уулын баяжуулах үйлдвэр анх ашиглалтанд орж хайлуур зоншийг хөдрээр нь одоо гадагш нь одоо гаргадаг байсан бол одоо баяжмлаар одоо гаргадаг ийм одоо том дэвшлиг хийсэн. Энэ бол хайлуур зоншны салбарт маш том дэвшил болсон л доо. Бор өндөрт бол одоо нунтаг флотацийн баяжмал буюу химийн зориулттай баяжмлыг гаргадаг болж үндсэндээ зоншны салбар бол 2 төрлийн баяжмлыг гаргадаг. Түүнийг гадаадын зах зээлд одоо нийлүүлдэг ийм л болсон. Манайд анх удаа бүрэн циклтэй баяжуулах үйлдвэрийг зоншны ордог төшөглүүлэн анх удаа байгуулж ашиглалтанд оруулсан. Энэ байна бор өндрийн уулын баяжуулах комбинат. За зоншны үйлдвэр маань нэлээд тийм хөдөлмөрийн багтаамжтай боловч гарч байгаа бүтээгдэхүүн нь бусад уул уурхайн бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй хямд үнэтэй учраас үр ашигын хувьд бол их төдийлөн өндөр бишээ. Бор өндрийн баяжуулах үйлдвэрт бол хажуу улаан, зүүн цагаандэл, за айргийн уулын үйлдвэр, өргөний уулын үйлдвэрийн хөдрийг зөөж баяжуулж байсан. За зарим тохиолдолд мөн бэрхийн уурхайн хөдрийгч бас баяжуулж байсан. Уул уурхайн үйлдвэрийн салбарын гол мэргэжилтнүүд манай энэ хамт олноос төрж гарсан байдсан байлаа. Эрдэнэт үйлдвэр байна. Манай өөрийн компани тэгээд энэ болт төмөрөөр оруулдаг юм уу одоо дахин төмөрлөг үйлдвэрийн уурхайнууд гих мэтчтэн оюутлогооч гэсэн. За тэгээд альны дурдж орох одоо олон уул уурхайн холбоорлох үйлдвэрүүд байна. Энд бол манай хас төрж гарсан мэргэжилтнүүд ажиллаж байдаг. Энэ үгээр би манай хамт олон бол нэлээд бахархаж явдаг. Бор өндрийн ордыг улсын нөөцийн комиссар хүлээж авахд одоогийнхаар бол шинжиж хийж хүлээж авч байсан. Мөн хар хайрыг бор өндрийн оройны прогноз мэтлэгийн нэгийг харьц 200 мянган дунд маш тав энэ ажлыг анх дуусгасан. Миний гэсэн хамгийн гол ажил бидний технологийн зурглал гэж юм хийлгсэн. Тэр нь яадаг вэ гэхээр бүх ордуудын жонсноос одоо нэг лабораторийн дээд аваад баяжуулах технологийн чухмын нэг авчирд бүгдийг нэгтгэхэд тэгээд нэгдсэн тийм одоо өмнөд хэрлэнгийн жонсны хөдрийн дүүрэг гэж хэлдэг. Тэр нь хэнтхийн бүх жонсуудыг баяжуулах тийм одоо дундаж параметр гаргаж хэлж байгаа юм. За тэр кальцийн модуль, цахиурийн модуль гэсэн юмнуудын дундажлаа гаргаад ингээд энэ нь бол энэ тэгээд бор өндрийн үйлдвэр байх баригдах тийм сайд нарын зөвлөлийн тогтоол төлөвлөгөөний комиссийн тогтоол гаргахад ингээд материалыг бэлдсэндээ жонсны бол 1938 оны үед 38-39 оны үед бол манай төвийн нутгаар геологийн судалгаа хийж байсан Оросын зарим геологчид хайлуур жоншны анхны одоо илрэл ордуудын шинж тэмдгийг бол мэдэж илрүүлж байсан. Ингээд энийгээ цааш нь жаахан судлаад явуулсаар байгаад
үндсэндээ 54 оны үеэс гэж хэлж болох юм. Энэ дорнод Монголын нутагт Бэрхийн хайлуур жаншны уурхай гэж одоо нээсэн. Энэ бол алдартай уурхай байлаа. Тэгээ геологийн талаар бол мөн төлсөд би тэр одоо шийтэр байна, самлөндөө, ламсүрэн багш байна. Тэгээд зөндөө судалсан бадам гарав байна. Тэгээд би яасан мэхлээр тэр нэг жаншны химийн найрлага дотоод атом бүтцийг судлах тийм даалгавар усан данзангаас аваад тэгээд геологийн хүрээлэнд одоо 30 жил ажилласан. Тэгээ 1979 онд Ирхүүгийн политехникийн дээд сургуульд Өмнө Тэрлэнгийн орионы хайлуур жаншны байршилтын зүй тогтол хэтийн төлөв гэсэн сэдвээр одоо дэд докторийн зэрэг одоо хамгаалсан. Монгол орны хайлуур жаншны ордуудын ашиглалтын өмнөх чадамжийг үнэлэх судалгаа гэсэн ийм нэртэй. За энэ судалгаагаараа би одоо Монгол орнд 2012 оноос урд одоо нэгдсэн судлагдсан хайлуур жаншны орд илэрцийг одоо бүртгэсэн. За энд 300-аад илэрц бүртгэгдсэн. Үйлдвэрлэлийн ач холбогдол өгч байгаа ордууд дээр болохтой зэрэг энэ орж байгаа яон ч юм уу тэр орон зай хоосон ваканс нэрлэдэг дээ. Тэр нь бол тодорхой нэг газар л байдаг. Энэ элементүүдийн харьцаа ИТР-ийг байр ресторантад харьцаад 100-аар үржүүлэхдээ зэрэг нэг тоо гарч байгаа юм. Тэр тоо нь бол 8 гэсэн энэ тоо байгаа юм. Энэ 8 гэсэн тооноос л хэрвээ энэ утга нь баг гарч явбал тэрвэл энэ бол зайлшгүй үйлдвэрлэлийн ач холбогдолтой, эдийн засгийн ач холбогдолтой, улсад хэрэгтэй аливаа эрдэс ашиглалтуудыг хайхад тэр эрдэсийн дотоод атом структурын сайн судлал одоо тэрнийг олж илрүүлэх эрлийн шалгуур болгож ашиглаж болох юм аа гэсэн ийм юмыг энэ хайлуур жаншны жишээ дээр тогтоосон ухаантай юм байна. Байжуул гаргах бол олон талын арга байдаг. Одоо хөндийн хүчний гравитаци арга тэгээд гар ялгартаа тэгэл байжуулах хараа одоо өөрийн ингээд ялгаж байжуулах гэдэг. Тэн төрлийн сэдвэр үнэхээр одоо бид нар бас боромдөрийнхөө үйлдвэртүүл зөвхөн одоо жаншны байжуул гаргаж байсан бид нар нунтаг байжуул гэж ярилдаг одоо билрээд концентрат. Энийг хэрэгжүүлээд бид нар одоо бас 4-5 төрлийн байжуул гаргах гэдэг ингээд зөвлөлтийн хөнгөлөд ялангуяа тэрүүд одоо өдөржээс манай үйлдвэр ерөнхий захирал Лисенко Андреевич за цог ажиллаж байсан ерөнхий инженер Борис Алексеевич Гүтлийн энэ төргээд өнгөтөйтэйг одоо хамтраад за Монгол одоо олон нөхдөд цог ажиллаж байсан манай үйлдвэрийн захирал Бадамсрын за тэгэл цог одоо ажиллаж байсан ер нь олон инженерүүд бол одоо ч гэсэн ажиллаж байгаа. Бид нар одоо энэ судалгааны ажлаар бүгдээр хамтран оролцоо тэгээд үйлдвэрийнхөө одоо эцсийн бүтээгдэхүүнийг үл ингэж нэмэгдүүлж ажилласан. Энэ нь одоо тодорхой хэмжээгээр одоо ултар үр дүнгээ өгч байгаа. Монголын хайлуур жаншны орд илрэл тэдгэрийн орсон байдаг газар нутгийн хэмжээний одоо мэргэжлийн хэлээр бол байршлын зүй тогтлоо хэдийн төлөв үнэлгээний ажлыг геологи уурхай үйлдвэр шинжилгээний институт 83 оноос 94 ажил хугацаанд анх хийж эхэлсэн. Зөвхөн ашиг харж одоо хөрөнгө оруулалт хийхээсээ илүү одоо энэ ордоо бүрэн дүрөө ашиглах, байгаль орчиндөө сөргөнөлөө багтай байх, тэр орчин үеийн одоо шинэлэг техник одоо технологиг нэвтрүүлэхэд л одоо энэ хөрөнгө оруулалтын гол зорилго нь байх хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгэхээр энийг цаг хугацаатай бас үр ашигтай байх тэр одоо хамгийн наривчлсан хөрөнгө оруулалтыг л хэзээ ямар хугацаанд хийх вэ гэдгийг л одоо математик аргаар загварчилсан энэ сэдвээр л би докторийн зэрэг хамгаалсан. 1940-од оноос бор өндрийн орионы хайлуур жаншны орд газруудад судалгаа шинжилгээний ажил явуулж анхны геологийн зураглал хийсэн байдаг. Ингэснээр уул уурхайн тэр тусман жаншны талаар судалгаа эрдэм шинжилгээний ажил хийгдэх болсноор жаншны салбраас лам сүрэн, хурц, самбал хүндэв, эрдэнэ, даваа самбуу, очир, авир мэд, бадам гарав нарын 16 эрдэмтэн төрөн гарсан юм. Энэ ахмадууд ямар зураг үзэж хөгжилдөцгөөв. Тэдэнд дурсан санах зүйл өчнөө байгаа. 1960-аас 61 оны хичээлийн жилд
Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнд геологийн мэрэгчлэр 38 оюутныг элсүүлснээр Монгол оронд анх удаа дээд боловсролтой инженерийг дотооддоо бэлтгэх сургалтын үйл ажиллагааны түүхийн нэгэн хуудас нээгдсэн юм а. Монголын жон шолборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооноос Ахмад инженерүүд болон Монгол Улсын зөвлөх инженерүүдийг хүлээн авч уулзахад тэд нэгэн дуугаар Монголын хайлуур жоншны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж салбарынхаа үе үеийн түүхийг бүтээлцсэн нь бидний нэгээхэн бахархал хэмээн өгүүлцгээж байлаа. Тэгэхээр энд би 75 хүртэл ерөнхий геолог хийж байгаа яамны томилтоор боловсролын систем шилжээд Төрийн улсын их сургуулийн дэргэдэх техникийн их сургуульд геологийн факультет багшаар атсан. Эрэл хайгуулгаддаг хичээл 4-5 дугаар курст ордог. Дээрээс нь хөдрийн талбай структур гэдэг тусгай лекц уншдаг байсан. Манай улсаас зөвлөлт холбоот улс, бүгд наримдах социалистик Словак улс, бүгд наримдах харж ирсэн Германы улс, бүгд наримдах Унгар улс, бүгд наримдах Болгар улстай геологийн талаар тогтоосон хоёр талын хамтын ажиллагааны тус улсын эрдэс түүхийдийн баазыг бэхжүүлэхэд чухал хүчин зүйл болохын хамт ах トゥ слестернуудын өндөр мэргэжилтийн ажилтнуудаас ихийг сурч шинийг үтэйхэн барагдчихгүй баян ундраа болж байдаг юм. За Монгол улсын нутаг дэвсгэр тайлбар жончтой 60 гаруй орд аль биесээр бүртгэгдсэн байдаг. Эдгээр ордыг нээж илрүүлэхэд нэгдүгээрт нь зөвлөлт холбоот улсын хайгуулын геологийн экспедиц гэж байсан Мартавицкий, Евгений Ивановичгийн даргатай Черепанов, Александр Андреевич гэж ерөнхий геологтой ийм хайгуулын экспедиц Хинтээ аймгийн бүх сумд, Дорногов аймгийн Айраг сум, мөн Бор өндрийн оройнд бол эрэл хайгуулын ажлыг хийж орд газруудыг нэг тогтоосон байдаг. Мөн манай үндэсний экспедиц буюу Чойрын хайлуур жончны экспедиц Дорногов аймгийн бүх нутаг, Дундгов аймгийн бүх нутаг явж Борон дээр орчмын ордуудын эрэл хайгуулын ажлыг хийж нэг тогтоосон ийм гавьяатай хүмүүсээ. Борон дэрийн хайлуур жончны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бол зөвлөлтийн талын удирдах бүрэлдэхүүн ахалж үйл ажиллагааг нь явуулах ажлыг зохицуулж зохион байгуулж байсан да. Тухайлбал 1983 онд 200 гаруй айлын тохилог төвийн халаад тохилог орон сууц мөн нийгэм соёлын бүхий л арга хэмжээ бүр спорт заалтаа цогцоор нь ингэж барьж зөвлөлтийн барилгачид барьж тухайн үеийн нэрээр 5 жилийн дотор одоо ингэж ашиглалтанд оруулаад 1983 оноос хойш урхайчдын үнэхээр бүтээл амжилт бүтээвэл эрс дээшилсэн. Кемп маягаар гэдэг юм уу төр орон сууцаар одоо уулын үйлдвэрлэл явуулчихсан биш шүү дээ. Энэ хөрөнгө оруулалт бол аж ахуйн одоо урхай түшиглээд одоо зүлэгтийн орчин үеийн сайхан одоо зүлэгтгээ тосхон бий болсон. Одоо их Дорногов аймгийн ихэд сум одоо энэ зүлэгт тосхон дээр одоо байрлаж байна. Энд бол одоо орчин үеийн сайхан босгосон бэрх байна, борон дэр байна, шарын гол байна, хөтөл байна. Тийм ээ. Тэгээд одоо Эрдэнэт дархан ингээд уул уурхайн салбарыг дагаад бий болсон энэ бүтээн байгуулалтууд тооц өрн газрууд бол Монгол улсын одоо хөгжилд асар их одоо том бүтээн байгуулалтууд болж ирсэн гэдгийг бас онцлог зүйтэй. Зөвлөлтийн мэргэжилтэн ах нартайгаа Монгол ажилтсан залуустайгаа хамт ингэж ажиллаж байсандаа би одоо бахархаж явдаг. 1980-ад он гэхэд зөвлөлтийн 188 мэргэжилтэн үндэсний 251 хүнтэй багш шавийн гэрээтэй ажиллаж 162 хүн мэргэжлийн зэрэген ахиулж 104 хүн шинээр мэргэжил эзэмшиж байсан нь тухайн цагтаа чамгүй өндөр зөвлөлт байжээ. Тухайн үед тэр жаншны салбартаар ажиллаж байсан хажуулааны нийт 570-80-ад ажилчид тэрнээс үндсэн мэргэжлийн 300 гаруй одоо ажилтнууд үнэхээр тухайн үед зинхэн бас бааtruуд байсан. Би ер нь бол одоо 2 уурхайд ажилласан хүнтэй. Анх одоо 72 оны уурхайч. Одоо дандаа ил аргаар олборлож байгаа. Ил аргаар олборлно гэдэг маань бол одоо ажиллах одоо хөдөлгөөний маань одоо бүтээл нэгсэн. Дард орохоор аргаар ажиллахад бол тэнд одоо орох материал, тоног хөөрөмж, бүр наадлын ихэд модон материал, бэхлэгээ, агаар жуулт гэдэг маш их одоо зарлага гарна шүү.
76 оноос л уул уурхад хинтээ ингээ бэрхэн уурхад анх одоо уурхад ажиллаад 80-90 он хүртэл бэрхэн уурхад өрөмдөгч нэвтрэгч хийж байгаад тэгээ 90 оноос энд одоо хүртэл уурхад өрөмдөгч өрмийн машин засварчин гар өрмийн ажил одоо хүртэл хийж илээ. Уурхайчдын ажил гэдэг бол дандаа хамт олонны юм байдаг. Ганцхан дангаа тавьсан баригад хамт олон гэл уулын цаг уурхай гэл тэр зэрэг бүгдээр хамт олноор л ажил нэг ажил нь бүтчүүлгээл дагаад л бүгд л өчөөд учраас хамталтайгаа эвтэй найртай ажилдаа үнэхээр л багтал тэгэл болж л 40 жилдээ ажиллаж байна. За энэ 40 жилд бол би дагн далд уурхай тэр дундаа жошны далд уурхайд ажил амьдралаа холбож залуу насаа ингэж одоо ирсэ. Яг одоо бидний энэ зогсож байгаа уурхай энэ босоо ам маань бол 85 онд ашиглагдсан. Гадрын гадаргуугаас доошоо бол яг 200 метрийн одоо гүнд байна. Анх бол одоо Орос Монголын хамтарсан үйлдвэр байсан. Өнөөдөр бол одоо монголчууд үндсний үйлдвэр болсон байна. Одоо бол манай үйлдвэрт одоо монголчууд ажиллаж байна. Өнгөт металлын үйлдвэрийн ажилчдын дотроос Бэрхийн уурхайн ууган ажилчны нэг Сандуй анхны хөдөлмөрийн баатраар тодорч байсан бол удаахан өрөмдөгч Дэмбэрэлд орж байсан юм. Тэгвэл анхны гавьяат уурхайчны цолыг Чой Жилжөв Кениад нар хүртсэн бол Максар аж үйлдвэрийн гавьяат ажилтны цолоор шагнажээ. Ийхүү өнөөдөр жаншны салбарынхан 3 хөдөлмөрийн баатар 6 гавьяат уурхайчин зэрэг аж үйлдвэрийн алдартнуудаар игнэгийн тэлсэн байна. Өнөөдрийн бор өндрийн баяжуулах үйлдвэр хэрхэн ажиллаж байгааг үзүүлэхээр хөдөлмөрийн баатар гавьяат уурхайчин Түмэн Дэмбэрэл биднийг дагуулan далд уурхайн амьдралыг цугсган боловч танилцуулсан юм. Бид нар нөгөө налан ам байгаа гэж ярьсан тэр ам дээр очихоор бид нар одоо сүүлийн үеийн техник буюу өөрөө явагч дугуйт одоо машин тоног төхөөрөмжүүдийг ашигладаг байгаа. Далд уурхай бол байгалийн гэрэлтүүдийг үздэг, нар үздэг өөрөөр хэлбэл ийм одоо орчоо. Энэ одоо нөгөө шонш тээвэрлдэг ачдаг. Энэс доошоо бол дандаа налан амаар яваад төмөр зам гэж байхгүй. Дан ийм машинаар энэ доор дахиад басна машин үзүүлнэ. Тий. Ийм цагаан машин 3 байна. Ийм зөөдөг машин дахиад 2 ингээд 5 машин байна. Эднэрийг бол энд орол засаж жанзлна шүү дээ. Цайнуудад яг манай үндсэн жаншныхаа судлаар явсан малталт байна. Энд бол яг одоо үндсэн олзуурлалтын ажил явагддаг хэсэг энэ бол. Жанш маань бол энэ байна. Энэ дээгүүр одоо ингээд та бүхэн харах бах тийм ээ, жаншны судал харагдчихэв. Энэ маань бол олзуурлалтын малталт. Олон тооноос бага юм авж ийн. 2 тооноос 1 тоног жаншны хүдэр авдаг байсан бол одоо бид нэр 4 тооноос 1 тоног авч. За бид нар бол яг олзуурлалтын мөрөгцөд одоо нураалтын ажил явагдсан байгааг л харж байна тийм ээ. Энэ маань жанш маань бол одоо тэр ингээ алаглаад харагдчихэж шүү дээ. Тий. За манай уурхай бол дэд давхраар албадан орох ашиглалтын систем яг энэ одоо олзуурлалтын мөрөгцөөр үлээл энэ системийг ашиглаж олзуурлалт явуулж байна. Энэ маань бол даваа тал нь юу гэхээр хөдөлмөрийн бүтээмж өндөртэй. Нэг удаа гарах, тэслэгээр гарах хөдрийн хэмжээ бол нэлээд их ингэж гардаг. Тийм учраас энэ маань бол одоо 50 метрийн газрыг 3 дэд давхар болгоод тэгээд нураалт эхлээд ингээд мухраасаа хамгийн мухраасаа ингээ хөөгөөд яваад ингээд ирдэг. За энэ яг мэдрийн мөрөгцөг маань бол далд уурхайн одоо өмнөд хэсгийн блок 5500-гийн 2 дугаар дэд давхар дээр яриад яг байж байгаа нь. Өөрөө энэ ашиглалтын систем чинь сайн муу талтай. Хаягдал агуулдаггүй үгүй юу те. Тэгээ энэ чинь дунд нэг хэсэг одоо хар чулуу байхад нь бид нар тэрийг хар чулууг нь орхиод дараагийн өрөмдөө тэр жойшин тэр хар чулууг авахгүйгээр дээр нь жойш байж л те. Доор нь хар чулуу. Бид нар энийг авахгүй гэж болохгүй үстэй те. Тэр бүгдийг нэг. Гэтэл нөгөөтг маань унаад ирэхээр тодорхой хэмжээнд бас бохирдол үүсгэн шүү дээ. Агуулгаа нөгөө тий. Ийм юмнууд байна байлгүй яах вэ тий. 0 Ирсэ. Тэр нь бол социализмын үед авч ирсэн одоо тэр сургуулийн систем бол ерөөсөө тэр байгаа. Би үгээд одоо 78 онд очиж
3 жил сурсан уул уурхаагаар сурж ирж би 81 оноос одоо жишээ нь одоо энэ уул уурхаа мэрэгжилтэд өдөө болтол ажиллаж байгаа байхгүй. Тэр эн чинь улсын бодлогын одоо гавьяа үстэй тий. 12 он гэхэд борон нэрийн үйлдвэр тодорхой хэмжээнд үйл ажиллагаа зогсоох хүртэл ийм хэмжээнд хүрж одоо нэлийн уруудад орооцсон. Тус үйлдвэрийн хамт олон бас баггүй итгэвч чармайлт гарсны үндсэн дээр өндөр өртгөөр баригдсан жинхнийхэн үйлдвэр дотор томоохон дорох энэ үйлдвэрийн үйл ажиллагааг өнөөдөрч бас их хэмжээнд үргэлжлүүлэн явуулж одоо чадлаа. За энэ дээр одоо зах зээл зөгцсөн баяжуулалтын ГИПХ гэж одоо тийм технологиг нэвтрүүлж жонш баяжуулж исэн энэ фабрик дээр зарим дамжлагын одоо төр хаагаад төмрийн хөдөр боловсруулж ингэж гаргаснаар за энэ үйлдвэрийг одоо үндсэндээ дампуурлаас аварсан гэж болно. 1990-ад оны сүүлээс эхлээд бол далдуурхын өөрөө өгч төхөөрөмжүүдийг бол боромдрын уулын байжуулах үйлдвэрийн уулын цэхэд нэвтрүүлсэн, мөн адгийн участок дээр нэвтрүүлсэн. Энэ бол бас тухайн үедээ бол техникийн дэвшлийг бол хангаж ирсэн. Тэсэлгээний ажилд бол бас цэнэглэгч машиныг нэвтрүүлж ажиллаж байсан. Одоо бол энэ салбар дээр бол боловсруулалтын төвшинг нэмэгдүүлэх ёстой. Жижиг техник технологиор бол шинэ одоо далдуурхаануудыг бол эрчимтэй байгуулах асуудал бол шаардлагатай болж байна. Тэгэхээр энэ уул уурхайн салбар гэдэг бол агуу одоо улс орны хөгжил зэсгэлтэнд өөрийн гэсэн одоо боттой хөв нэмрээ оруулж гол одоо суур эдийн засаг болж байгаа гэдэг дээр бол хинч маргахгүй хаа гэж ингэж бол бодож явдаг. Тэгэхээр өнөөдөр би уул уурхаад хамгийн асуудалтай юм юу байгаа гэхээр тэр байгаль орчинд сөргөөрөндүүлж байгаа энэ асуудлыг л аль зохистой хэмжээнд нь байлгаж хариуцлагатай байх нь л одоо бидний гол асуудал. Энэ дээрээ бид нэр анхаарах хэрэгтэй. Өнөөгийн байдлаар ингээ хараад байхад л жоншны зөвхөн жоншны салбар биш энэ уул уурхай салбартаа мэрэгжлийн бус улсууд их орж ирсэн. Тэр одоо эзэн одоо мэрэгжлийн бус байлаа гэхэд энэ яг одоо уул уурхай үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс нь бол мэрэгжлийн хүмүүс байхгүй бол энэс болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх техник технологийн талаар зарим талаар ухралт гарч байгаа ч одоо ийм ажиглаж байгаа юм. За зүүн оройнд ашиглагдсан хорд газруудыг бол зүй зохистой нөхөн сэргээх, үлдэгдэл нөөцийг бол үүсгэж ашиглах асуудал бол энэ салбарын бас нэг чухал асуудал байна. Тэр байдлаар бараг 20-д bijуулах фабрикууд одоо ажиллаж байна гэсэн ийм баримт тавья. Гэхдээ хариуцлагатай эдгээрийн 6-7 өөрийн гэсэн одоо жоншны ордгуу мөртлөө жонш худалдан авч борлуулж байгаа нь одоо хувийн жонш олборлогч юм уу хаан чамааг ухаад тэдэнд одоо тушаах ийм одоо зөвс үйл ажиллагааг өөгшүүлэх нэг ийм одоо хөшөөрөг болчиход байгаа. Энэ маань одоо сүүлийн 20 жил явуулсан одоо салбарын яамд тухайн салбарыг удирдах гэсэн буюу өндөр мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллаагүй дан одоо улс төрийн томилгоо хийж явсантай холбоотой гэж одоо шууд хэлхээсээр аргагүй. За одоо манад маш олон сайхан компаниуд нийгмийн хариуцлагатай ажиллаж байгаа маш олон компаниуд байна. Энэ 10-20 100-аад компаниудыг нэг цөөхөн хэдхэн нэг тэр одоо хууль бусаараа олборлож байгаа хууль бус одоо олборлагч нар маань үндсэндээ эдрийг одоо нэр хүндийг нугаж байгаа юм. Тэгэхээр бидний энэ уул уурхайн хуулийн бас том концепц нь нэгээд энэ хариуцлагын тогтолцоог маш өндөр болгоё. Мөн энэ хууль бус олборлагч нарыг бас энийг ямар эрх зүйн орчингоор илүү одоо хумхуу энэ тал руу явах юм аа. Энэ олборлолтын технологиудыг бас нэгдмэл болох байгаль орчны сөрөг нөлөөг одоо багасгах тийм ээ. Аль болохоор зэрэг өөр ашигтай одоо ордыг ашиглах энэ чиглэлээр явуулс төрөөс бас нэлээд анхаарч бодлого явуулах хэрэгтэй. Тэгээ энд бол бас манай жоншны холбооныхан бол бас нэлээд сайн ажиллаж одоо жоншны зах зээлийг одоо судлах за тэгээ дотооддоо жонш үйлдвэрлэгчтэй яаж дэмжих вэ? Тэнд ажиллаж байгаа боловсон хүчнүүдэд яаж дэмжих вэ гэдгийн чиглэлүүдээр бас их одоо ажил хийн гэж бол ингэж найдаж бодож явдаг. Монгол улсын нутаг дэвсгэрийн нэг 20-25% нь бол бас энэ геологийн одоо хайгуулын ажлыг эрчимжүүлэх болцоо томоо гэдэг ийм одоо судалгааг бол гаргасан. За мэдээж үлдсэн нэг 70-аас
75% орчим нутаг дэвсгэр бол бас хоригдсан хязгаарсан талбаанууд байдаг. За энэ дээр мэдээж одоо нэг урт нэртэй хуулиар хоригдсан хязгаарсан талбаанууд байж байна. Ойн устай газар байж байна. Газар тариалангийн талбай байна. Бэлчээр байж байна. Соёлын өвдөлттэй газар байж байна. Дэд бүтцийн одоо бүтээн байгуулалтаар хязгаарласан хоригдсан талбаанууд байна. Энэ хайгуулын тусгай зөвшөөрөл буюу ашиг малтмлын одоо хайгуул хийх талбаанаас бол тусад нь ялгаж үзсэн байна. За манай Ананд Ойтал компани болон 2012 онд анх зөн олборлох чиглэлээр үүсгэн байгуулагдаад түүнээс хойш одоо 5 жил их амжилт бүтээлтэй үр дүнтэй ажиллаж явнаа. Бид бүхэн Хинтээ аймгийн Бороондор болон Чойрын гайлын хяналтын ажилтны хяналтын талбай дээрээс экспортын үйл ажиллагаа бас эндээс ажилтаа хийж байна. 2016 оноос эхлээд манайх одоо Оросын холбооны улсын 8 үйлдвэрлэлөө одоо жонш экспортлох үйл ажиллагаагаа явуулаад өргөжөөд одоо 16 онд одоо Монголд бол одоо экспортороо жоншныхоо салбартаа 1-р байр эзэлсэн. Манай үйл ажиллагаа өнөөдөр сард 50-60 богоо ачиж байгаа ийм болтлоо өргөжин хөгжиж одоо ингэж явж байгаа компани. Хайлуур жонсны экспортыг бол анхаарах хэрэгтэй. Энэ талаар бол бас энэ хайлуур жонсны олборлогчд үйлдвэр компаниуд бол энэ дээр бол өөрсдийн санал бодлыг илэрхийлдэг. Яг тэгэхээр бол өнөөдөр олборлож байгаа жонсны бол өөрөө өртөг өндөр байгаа. Түүн дээр татвар нэмэгдүүлэхээр бол тухайн үйлдвэрлэгчдэд ногдох ашигт ажиллагаа бол багасч ирж байгаа. Үүнээс хамааруулаад байгаль орчноо нөхөн сэргээх, техникийн шинжил хийх, ажиллагчдын одоо цалин нэмэгдүүлэхин дээр бол одоо эдийн засгийн боломж болж байна. Үнэн хямдруулах асуудалд орсон. Тэр нь бол жоншны салбарын үр ашигт нөлөөлсөн, ажлын байр цөөрөхөд нөлөөлсөн, улс орны орон нутгийн төсөвт оруулдаг орлого бас буурсан гэд. Иймэрхүү дүр зураг болвол сүүлийн одоо 5-6 жилд ерөнхийдөө ажиглагдж байна. Бичээд урхаа гэдэг маань үндсэндээ хууль эрх зүйн орчинд хаана ажиллах нь тодорхой мөн ийм бүртгэлтэй татваргаа төлдөг ийм эрх зүйн орчин бүртгүүлсэн. Нэмийн өртөгчийн гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажилчдынхаа оронтоо нэмэгдүүлэх зорилгоор жоншны баяжуулах үйлдвэр байгуулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, уг үйлдвэрийг барих бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ баяжуулах үйлдвэрийг барьснаар манай компани жилд 150 мянгаас 200 мянган тонн өдөр боловсруулж, 30-аас 40 мянган тонн 95-аас 97% жоншны агуулгатай баяжмал үйлдвэрлэх боломжтой болох юм аа. Татварын ерөнхий газрын төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нэргүй, хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Болдбаатар, татварын ерөнхий газрын харьяа улсын төсвийн орлого хяналтын газрын Эрдэс баялаг олон улсын татварын хэлтсийн дарга Баяраа нар болон албаны бусад ажилтнууд Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны удирдлагуудтай ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт орох хэмжээг нэмэгдүүлэх арга зам, түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал бодлон харилцан солилцсон юм. Жоншул Бороондорын оройнд одоогийн байдлаар 12-аас 13 мянган сая тонн байна. Өргөнд нь 4 сая тонн байна. Айрагт нь 2 сая тонн байна. Нийлээд ярих юм бол 17-8 сая тонны нөөц байна. Энэ нэцэг төсвөлүүлээд Бороондорын уулын баяжуулах үйлдвэрийг хүчин чадлыг нэмэгдүүлэх ийм шаардлага зайлшгүй тавьж байгаамаа. Зах зээл гарахын тулд одоо ингээд үний асуудал байна. Тээвэр логистикийн асуудал байна. Тэгэхээр энэ одоо бүх бэрхшээлүүдийг одоо засгийн газраа төрийн бодлогоор дэмжиж тэнд одоо татвар төлөгчид ажлагчдын тоог нэмэгдүүлэх, экспортынхаа бүтээгдэхүүний одоо тоо хэмжээг нэмэгдүүлэх, үнийн бодлогоор одоо ингээд татварын одоо дэмжсэн зөвлөн одоо аль төрдөж ашигтай аж ахуйн нэгжис ашигтай ийм одоо энэ татварын санхүүгийн бодлогоор одоо дэмжих маш чухал байна. За манай энэ салбарын хоёр том хүчин зүйл байна. Нэг нь ерөөсөө дэлхийд ч гэсэн ер нь тэгж явж байна. Уулуурхайн салбар дээр нэг талаасаа ерөөсөө олон нийт болон нутгийн ард иргэд дэмжлэг авах. Нөгөө талаас хөрөнгө оруулалт. Ерөөсөө л ийм хоёр юм байна. Одоо энэ ашигт малтмлын тухай хуулийг боловсронгуй болгох
одоо бол анхаарах зүйл юу гэхээр нэгдүгээр хялбарчлах ямар нэгэн маргаангүйгээр одоо бүх юм ойлгомжтой тодорхой байх талаас нь хоёрдугаарт энэ жаахан дотор ангиллал үүсгэж одоо боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Европын сэргийн босголтын багнаас техник тус зааваад энэ дээр нэг Адам Смит гэх компани одоо олон улсын хуулийн фирм шалгараад тэд нар маань тэрийг олон улсын одоо хуультай одоо нийцж байна уу? Тэр талаас нь бид нар одоо тэд нар ажиллаж байна. Ер нь бол бид нар ирэх хаврын чуулганаар өгчхийг зорж байна. Тэгээ энэ хуульд бол бүр анх эхлэхээс ахгуулаад хаалтын дараа мониторинг гэдэг бүх олон асуудлуудыг тэнд шийдэхээр зорьсон байгаа. Манай компани 2003 онд байгуулагдсан. За анхандаа бол уулуурхай олборлолт экспортлж байсан. Сүүлийн үед бас компани хөгжүүлбэрнээс баяжуулах үйлдвэр барьж компани бас дэлхийн зах зээлд өндөр хүчин чадалтай ажиллахынтай бие хүчин чармайлт ажиллаж байгаа. Энэ үйлдвэрийг боловсруулах, цаашаа дахин боловсруулахад маш онцгой анхааралтай ажиллаж байгаамаа. Цаашдаа дэсийн хайлах үйлдвэр баригдах юм бол Монголд энэ үйлдвэрийг дагаад зоншны баяжуулах үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээ, зоншны хэрэгцээ нэлээд нэмэгдэх хандлага байгааг шаардж байгаа. Манай үйлдвэр уулуурхай олборлогчдоос хамгийн бага агуулгатай хөдрийг худалдаж аваад эхний дамжлага бутлуурт орсноор энэ 2 дахь дамжлага, 3 дахь дамжлага гээд тэрний хэсэгт очдог байгаа. Бутлуураасаа дамжаад би сүүлдээ 5-15 см миллиметр бутлагдаад энэ тэрэнд орж ирдэг. Тэрэнд дахин бутлагдаад наашаа усаа угаалгаад энэ хуулан баяжуулах хэсэгт орж ирдэг байгаа. Хуулан баяжуулах хэсгээр 3 төрлийн хин ундаацыг хэрэглэж бид нар шороноос нь жоншоо ялгаж авдаг. Ингэж авсны эцэстээр энэ шүүх хэсэгт очоод ноотон баяжмал гарч ирдэг. Энд гарч ирэхдээ 95-97 агуулгатай ноотон баяжмалууд гарч ирдэг байгаа. Шүүгчээсээ дамжаад хатах 100% орсноор хамгийн сүүлд эцсийн бүтээгдэхүүн ингээ хуурай 95-97 агуулгатайгаараа хуурай баяжмал болоо гарч ирдэг. Тэгээ мэргэжлийн хяналтын байгууллага бол өнөөдөр Монгол улсын одоо хэмжээнд Монгол улсын их хурлаас гарсан хууль тогтоомжийн хэрэгцээг хангуулах, биелэлтэнд нь хяналт тавих, мөн засгийн газрын одоо тогтоом шийдвэрийн хэрэгжилт, олон улсын гэрээ дүрмээр одоо хэрэгжүүлэх одоо үүргийн конвенцийн одоо хэрэгжилт хяналт тавьж байгаа ийм байгууллага. Байгаль орчин уулуурхайн салбар гэдэг маань өнөөдөр асар том өргөн цар хүрээтэй. Монгол улсын эдийн засгийн одоо хөшүүргийг өндөр төлөвлөж байгаа. Эдийн засгийг одоо нийгмийг бүхэлд нь одоо өнөөдөр энэ 2 том салбар дээр л одоо яригдаж байна шүү дээ. Галийн төв лаборатори нь бол 2005 оноос ахуулаад эрдэнэсийн чиглэлээр буюу хайлт зоншны шинжилгээний чиглэлээр сорил шинжилгээ хийх итгэмжлэгдсэн лабораториар ирэх авсан. Яг одоо хайлт зоншин дах нүүр сүжлийн кальций, за фторт кальцийн үндсэн агуулмжийг одоо тодорхойлохоос гадна шаардлагатай тохиолдолд одоо цахиурын давхар эсэл фосфор хөхрийг үлдсдэг шинжилгээ хийж явж байна. За ингээд стандарт 2003 онд одоо хайлт зоншны техникийн шаардлага гэдэг стандарт батлагдсанаас хойш Галийн төв лаборатори бол энэ барааны ангиллын хэлцтэй хамтраад за 2008 онд бол одоо зоншны бараг тодорхойлох кодлох үйлдвэрсэн системийн зоншны чиглэлээр үндэсний кодыг баталж гаргасан байгаа. Гадаад худалдааг хөнгөвчлөх дэлхийн галийн байгууллагын багц стандартыг хэрэгжүүлэх зорилгоор бол манайх бол одоо зоншин экспортлогч нартай одоо дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн шандын чойрт болохоор галийн салбар лабораторийг байгуулагдсан. За энэ салбар лаборатори нь болохоор зоншны чиглэлээр шинжилгээ хийж одоо дүгнэлт гаргаж галийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд явуулдаг ийм байгууллага байгаамаа. За манай зоншин экспортлогч нар бол одоо галийн байгууллагын үйл ажиллагаанд маш идэвхтэй сайн оролцдог. Дээрээс нь галийн улсын байцаагч нарт зоншноос дээж авах аргачлал дээр тусалцаа үзүүлж, мэргэжлийн тусалцаа үзүүлж, банк үзүүлж яадаг ийм сайн одоо экспортлогч нар байгаамаа. Зоншны одоо уулуурхай бол одоо 2001 оноос хувийн хвшлийн аж ахуйнууд бол одоо энэ лөө орж одоо экспортлож энэ ажиллагаа бол одоо эхэлж ингэж өнөөдрийг хүртэл ингэж явагдаж байгаа. Олон одоо оронд бол Монголоос экспортод гарч цаашдаа одоо зоншны өөрийнх нь одоо түүхийд энэ олборлолтын ажиллагаа бол гадааддаа бол бас нэлээд одоо томоохон үйлдвэрүүдэд бас ашиглагддаг, төлөвшүүлж ашиглагддаг ийм одоо эрдэс баялаг байгаа.
энэ дээр одоо Мөнгө айлын лаборатори ч гэсэн одоо байнга одоо тухайн экспортод гарч байгаа эрдэс баялагын одоо дүгнэлтийг бол одоо шинжилж гаргаж тэрийг үндэслээд одоо тухайн одоо ашигт малтмалыг лицензтэй ашиглах олборлох ийм эрх хөхий аж ахуйн нэгжүүд бол одоо гадаад худалдааг бол одоо ингэж хийж байсан. Цаан шандын гайлын газрын харьяа, Бууран дэрийн гайлын салбар 2001 оны 10 сарын 1-нд анх үүсгэн байгуулагдсан. Эдүг 16 жилийн нүүрийг үтсэж байна. Энэ хугацаанд манай гайлчид хайлуур жоншны байчмал төмрийн өдөр төмрийн мэжлэмээ экспортын бүтээгдэхүүнд гайлын хяналттай үйл ажиллагаа хийж явуулдаг юм а. За манай чойр хэсэл нь бол 6 зөвлөг 5 ачлалтын өртөөтэй 11 өртөө зөвлөгөөг хариуцсан 120 гаруй ажилчид одоо галтганы хөдөлгөөний аюулгүй байдал ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцж ажиллаж байна. За манай хэсэг нь бол Улаанбаатар төмөр замын хэмжээнд одоо газрын баялаг ачтгаараа давуу онцлог талтай. Түүгээр яахгүй бас бүх өртөөд нь өөр гэсэн онцлогтой байгаа. За Борондөр өртөө бол Борондөр уулын байжуулах үйлдвэрийг төсөлж анх байгуулагдсан. Батбуудын нийгэмд шилжснээрээ бол одоо маш олон төрлийн үйлчлэгч байгууллагуудад үйлчлдэг болсон. За ингээд Борондөр өртөө маань одоо бол нүүрс, төмрийн өдөр, жанш гэсэн одоо ачаануудыг экспорт хийж байна. За Борондөр өртөө бол олон улсын экспортод нээлттэй. Мөн одоо нефт бас ачиж болгож ирсэн 2 дугаар зэрэг өртөө байгаа. За хайр өртөө бол зөвхөн жаншуур цагийн дагнажсэн юм өртөө байгаа. За зах зээлийн нийгэм шилжснээс өнөөдөр одоо манганы өдөр, төмрийн өдөр, жанш, нүүрсийг экспортод очиж байна. Одоо өртөө болохоор манай одоо төмөр замын одоо их засрын одоо шибэрийг ачдаг юм өртөө байсан бол зах зээл шилжснээр одоо экспортын нүүрс, мөн төмрийн өдөр, жанш зэрэг ачаануудыг ачиж байна. Шивээ аваа өртөө маань болохоор 1992 онд шивээ аваагийн уурхайг түшгэлж байгуулагдсан. Орон нутгийн тээвэрт нээлттэй одоо зөвхөн Улаанбаатар тээс дөрв болон бусад байнга орон нутгуудын халаалтын нүүрсийг бэлдэж ингэж ажилладаг ийм өртөө, ийм онцлогтой өртөө. За чойрын өртөө болохоор бол чимлэг тээвэрт нээлттэй мөн мөнгөний өдөр, жанш, төмрийн өдөр нүүрсийг экспортод очиж байна. Олон улсын чимлэг очиж байгаа. Одоо олон улсын терминалтай ийм өртөө байгаа. 1988 онд хамгийн их буюу 800 мянган тонн хайлуур жанш олборлон экспортлсон нь хамгийн дээд үзүүлэлт байжээ. Өнөөдөр дэлхийд дээр жаншны хамгийн их олборлтыг Бийрэм одоо хуучин Мьянмар улс, тэгээд Хятад, Монгол, Орос, Казахстан энэ хэдэн оронд л зөнгөлөх нөөц байгаа. За Испани орн Европтой хамгийн их зонштой орн тооцогдсон. Манай жанш олборлагчид нэг нүгөө хэлэхэд ерөөсөө л одоо Оросын зах зээл ганц энэ зах зээл мөнгө юм шиг бодож байсан тал бий. Тэгээд олон талд тэр Америк руу нийлүүлж эхэлсэн байсан Европын орнууд, Зүүн Азийн орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан асуудалтай бас жаахан салан задгаа хандсан ийм тал бий. За дараа нь бол мэдээж урд төрсийн том зах зээл рүү манай бүтээгдэхүүн нийлүүлэгдэж эхэлсэн. Шинээр олж авсан зах зээлээ үргэлжлүүлж сайн хөөцөлдөөгүй орхисон. Жаншны салбар маань бол өнгөрсөн энэ 95 жилийн түүхэнд бас нэлээд том жинтэй хувь нэмрүүд оруулж явсан юм аа. Үеийн нэлийн ахмадууд маань энэ дээр маш их сэтгэл гаргаж ажиллаж исэн. За Монгол улс бас жаншуураа бол жаншныхаа нөөцөөр бол дэлхийд нэлээд дээгүүр ордог. За хууль эрх зүйн орчин одоо бусад зүйлийг сайжруулж бидний нөлөөцсөн сайжруулахад бас харьцангуйгаар бас дэлхий бидний өрсөлдөх чадвар бол дээшлэнэ гэж харж байгаа. Одоогоор Монгол-Рос цэвтмэд нэгдлийн харьяа Бэрх, Бор өндөр, Хажуу улаан, Айраг, Өргөн гэсэн хүдрийн 4 арьяонд орших 9 орд газарт хайгуул жаншны олборлол хийж олон улсын стандартад тохирсон сайн чанарын металлургийн ба флотацийн баяжмал үйлдвэрлэн борлуулж байна.
За 2017 оны байдлаар бол эхний одоо 9 сарын дүнгээр бол 435 мянган тонн одоо хайлуурж онш одоо металлаар бол бүртгэгдсэн одоо дүнтэй байна. За нийт улсын хэмжээнд харах юм бол 16.8 сая одоо тонн одоо хайлуурж онш одоо улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна. Монголын жон шолборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо нь 2013 онд байгуулагдаж 23 аж ахуйн нэгжийг нэгтгэн 9 хүнтэй удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Холбооны үндсэн үүрэг нь хайлуурж оншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гишүүд, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх ашигыг хамгаалах, тэднийг төрийн байгууллагатай хамтран ажиллахад нь холбож өгөх, тус салбарт мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэгддэг. Монголын жоншны холбоо Монголын жонш үйлдвэрлэгчид техник технологи яаж нэгдсэн бодлогоор боловсронгуй болгох вэ? Ялангуяа зах зээлийн нэгдсэн бодлого, нэг цонхны бодлого яаж явуулах вэ? Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж татах вэ гэдгийг одоогоос нэг 3-4 жилийн өмнөөс бол нэлээд ярьж эхэлсэн. Тодорхой үр дүнд бас хүрж байгаа гэж ойлгож байна. Тэгээ уулуурхай үндэсний ассоциац 10 жилийн өмнө Монгол улсад одоо жон шолборлогчдын хамгийн улсын анхны зөвлөгөөнийг зохион байгуулсан байдгийн. Жон шолборлогчдын холбоо маань ингээд уламжлал болгоод одоо 2 жилд нэг удаа ч юм уу 3 жилд нэг удаа одоо ингээд хийгээд өлөө одоо бодиттой санал бодлоо нэгтгээд өлөө хүчтэй ажиллах тийм бас одоо ерөөлийг жоншны холбооныхонтой бас Монгол уулуурхай ассоциацийн одоо өнөөс бас амжилт хүсэж байна. За жоншны үйлдвэр дээр ажиллаж исэн инженери техникийн ажилтнуудыг хүч чармайлтаар өнөөдөр багахан хэмжээний уурхайнуудад жонш боловсруулах анхан шатны давайжуулах үйлдвэр гэж хэлэх юм да. Жоншныг бутлах, сортлон ингэлж, зэргийн жонш буюу металлургийн жонш болгож экспортод гаргах энэ нөхцөлийг бүрдүүлж байна. Жонш холборлогчтой холбооноос тавьж байгаа гол зорилго бол ер нь жоншны олборлтыг улам боловсронгуй болгох. Хагас түүхэд бол одоо гадаадад гарахгүй боловсруулж гарах энэ чухал зорилтууд тавигдж байгаа учраас манай компани энэ ажилд бол гард нь оролцож байна. Ашигт малтмалын талаар гарсан хууль дүрмээр байгаль хамгаалах асуудал хурцаар тавигдаж, ялангуяа алт, хайлуурж оншны үйлдвэрүүдэд бүрч онцгойлон яригдж байгаа билээ. Ер нь дэлхийн практикт уурхайн ашиглалтын явцад нэлээд хэмжээний хоосон орон зай, уулын малтамлууд үүсэж, байгальд тогтсон чулуулгын цул байдал өөрчлөгдөж байдаг. Үүнээс үүдэн байгалийн унган төрх алдагдахад хүрч булаг шанд ширгэх, голдрол нөөрчлөгдөх, мод ургамал хагдрах зэрэг сөрөг нөлөөллүүд үүсдэг. Иймээс уул уурхайн баялгаас үр шимийн хүртэх нь зүйн хэрэгч, нийгмийн хариуцлагыг ухамсарлан ажиллахыг умартах ёсгүй. Манай улс ялангуяа хайлуур жонсны экспортоор 1980-ад онд дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг байсан бөгөөд 1.2 сая тонн жоншиг экспортлж байсан байна. Одоо хэдийгээр даруй 2-3 дахин бага байгаа боловч стратегийн чухал ашигт малтмал болохын хувьд орд газруудын байгалийн хамгаалах, эвдэж орхигдсон газруудыг нөхөн сэргээх ажлыг шин төвшөнд хүргэх зорилт бидний өмнө тавигдж байна. Мэргэжлийн ажиллагаа одоо их хэмжээгээр дутагдж байгаа. Ийм учраас энийг компани хэлбэр шилжүүлж уул уурхайн технологиг баримталж, технологийн дагуу жон шалбарлуулах, түүнийг боловсруулах ийм үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Монгол улс гол импортлогч улс болох Оросын холбооны улс болон бүгд найрамдах Хятад улс зэрэг 10 гаруй оронд хайлуурж оншны бүтээгдэхүүнийг экспортлдог. Газар зүйн байрлалын хувьд далайд гарцгүй, тээвэрлэлтийн хувьд бэрхшээлтэй хэдий ч бид Европ, Америк, Азийн 3 дахь оронд бүтээгдэхүүнээ гаргах боломжийг судалж байна. Олон улсын хурлуудад бас одоо China Mining оролт одоо Тэнжинд оролт бол байнга тогтмол оролцож ирсэн. 14 оны бид нар одоо 10 сард одоо Америк нэгдсэн улсын Майамид болсон
олон улсын жоншны хурал түүхэндээ анх удаа Монголоос 5 хүний бүрэлдэхүүнтэй зорж тэнд бас жоншны бодлогын баримт бичиг мөн одоо Монгол жонш нэгтгэлээ танилцуулж цаашид бид нар одоо нэг цонхоор бас гарах цаашид одоо жоншны одоо гүн боловсруулах үйлдвэрийг одоо Монголд хэрхэн байх гэхэд маш олон төслүүдийг бид нар бас тухайн үед бас танилцуулж Монгол Рос Вьетнамд ерөнхий захирал бас илтгэл тавьж амжилттай оролцож ирж байсан. Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо нь дэлхийн хэмжээнд хайлуур жоншны хэрэглээ, олборлолт, боловсруулалтын техник болоод байгаль орчны нөхөн сэргээлтийн шин технологи, хэрэглээний чиг хандлага зэргийг судлахын тулд олон улсын хурал үзэсгэлэн яармагт байнга оролцож, өөрсдийн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч ирсэн юм. Жоншны чиглэлээр Зүүн Азийн орнуудад, хөрс зэрэгэлдээ орнуудад за тэр тусмаа дэлхийн жоншныхны одоо цуглардаг үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, худалдаачид цугладаг ийм дэлхийн хэмжээний зөвлөгөөнд бид сүүлийн жилүүдэд байнга оролцож байгаа. Энэ дэлхийн зах зээл дээр үнийн бодлогод нөлөөлдөг байхын төлөө техник технологиг тодорхойлоход оролцдог байхын төлөө нэлээд эрчтэй далайцтай ажиллаж байгаа. Зарим үр дүн гарч байна. Хайлуур жоншны салбар дэвшилтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үйлчилгээг өргөжүүлэх, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг. Чойр өртөн дээр ажиллаж байгаа Айдлууч компани Оросын хөрөнгө оруулалтаа баяжуулах үйлдвэр энэ бол нэлээдгүй хөрөнгө оруулалт оруулсан бас сүүлийн үеийн дэвшилтэй технологиг нэвтрүүлсэн ийм үйлдвэр юм аа. Энийг Европын холбооны улс стратегийн түүхий гэдэг ойлголтондоо энэ жоншийг багтааж явдаг. Энд ордог 20 гаруй төрлийн 20-30 гаруй төрлийн элементүүд, эрдсүүд байдаг бөгөөд энэ эрдсүүд дотор эрдсүүд бол ингээ байнга солигдож идэг. Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр Вольфрам байд юм уу, бус одоо газрын өөр элементүүд байд юм уу те. Эднэр бол 1-2-3 жил байгаад өөрчлөлтөөр солигдоод ингээ явдаг бол жонш маань болохоор зэрэг ерөөсөө сүүлийн 27 жилийн турш Европын холбооны тэр стратегийн түүхий гэдэг юмд бол байнга багтаж явсан байт юм аа. Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо нь энэ 4 жилийн хугацаанд салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоолгуудын зарим зүйл заалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох судалгаа хийж төрийн байгууллагуудад санал хүргүүлснээр зохих үр дүн гарч байна. Тухайлбал олон улсын жишгтэй нийцүүлэн MNS 145/2003 стандартыг сайжруулан шинжилэн боловсруулж MNS 145/2016 Монгол улсын стандартыг батлууллаа. Дэлхийн улс орнуудын хөгжил, эдийн засгийн түгээмэл чиг хандлагад нийцүүлэн жоншны салбарын олборлолт, үйлдвэрлэлт, худалдаанд дэвшил гарч, улмаар салбарын нэр хүндийг өсгөхөд зохих нөлөө түлхэц болно хэмээн үзэж, Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооноос санаачлан 2017 онд Монголын хайлуур жоншны худалдаа аж үйлдвэрийн танхимыг үүсгэн байгууллаа. Танхимын гол зорилго нь улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих, хайлуур жоншны салбарын үйлдвэрлэл худалдааны орчин үеийн тогтолцоог бий болгох, бизнесийн таатай тогтвортой орчинд бүрдүүлэхэд тус дэмжлэг үзүүлэх, тус салбарт нийгмийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд мөрдөгдөх үйл тогтоомжийг сайжруулахад санал оруулах, гишүүдийнхэн болон гадаад дотоодын үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийн нийтлэг ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах, хөрөнгө оруулах сонирхлыг бий болгох, үндэсний үйлдвэрлэл, техник технологи, экспортын чадамжийг нэмэгдүүлж, Монгол улсын хайлуур жоншны бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршиж байна. Хамгийн сүүлд нэгдсэн том орд бол Өмнө Говь аймгийн Мандалова сумын нутагт би өөрөө хайгуулыг эхлүүлээд дараа нь шинжээч хийж нөөцийг хамгаалуулсан Авдрантын хайлуур жоншны илэрлэл гэж байсан юм. Тэрнийг одоо Баян-Оогийн орд гээд 3 сая тонны нөөцтэй ингээд ийм нэг хагас цаграг маягийн бүсэд хайлуур жонш бол одоо
үүсэн тогтсон байдаг. Өмнөд төрийн гимэрсийн хамгийн зүр тогтоогдсон энэ үйлдвэрийн ач холбогдолтой орд бол Баян-Ог орд гэж байгаа. Одоо 3 орчим сая тонны нөөцийг бол улсын самбарт батлуулаад одоо ил аргаар олборлох үйл ажиллагаа нь бол явагдаж байна. Энэ ордын хайгуу судалгааны ажлыг цогц байдлаар хийснээр Монгол орны 80-аад онд гүйцэтгэж байсан ордуудын нөөцийн тоо хэмжээ багасж байсан. Хайгуу судалгааны ажил хоцрогдож байсан юг бол орон зайг нөхөж гарч ирсэн. Ийм сайхан судалгааны ажил болсон. Геолог хайгуулын ажил бол мэдээж маш их эрсдэлтэй салбар, уул уурхайн салбарыг бүхэлдэн цикл гэж харах юм бол эндээс геолог хайгуулын ажлаас уурхайн хаалт хүртэлх энэ одоо бүхэл циклд бол хамгийн их эрсдэлтэй салбар бол геологийн судалгааны үе шат байдаг. Энэ салбарт хөрөнгө оруулагч нар бол хамгийн их эрсдлийг бол хүлээж байдаг. Нэгэнт олгогдсон байгаа хайгуулын тусгай талбай дээр бол геолог хайгуулын ажлыг эрчимжүүлэх, геолог хайгуулын ажлыг хийхгүй байгаа компаниуд дээр бол бас хариуцлага тооцох ийм ажлуудыг бол хийж байгаа. Идүүгээ манайд хайлуур жоншны хайж тогтоосон нөөц нь одооны баяжуулах үйлдвэрүүдийн 30 жилийн хэрэгцээг хангах боломжтой бөгөөд хайсан ордод 50 шахам, ирээдүйтэй байж болох илэрц 60 орчим, зураглалт хамрагдаагүй хэдэн зуун илэрц байдаг юм байна. Тиймээс хайлуур жоншийг Монголын нэг гол ирээдүй гэж үзэж болох юм. Япон, Бельги, Голланд зэрэг оронд хайлуур жоншийг орлох зүйл бүтээх гэж олон жил ууггүй зүтгэсэн ч олигтой үр дүн гараагүй байна. Тэгвэл бидэнд байгаль дэлхий хишгээ харамгүй хайрласныг ариг гамтай зөв зүйтэй ашиглаж, үр хойчтон үлдээх хэрэгтэйг ухамсарлах нь зүүн хэрэг болов. Монгол улсын жоншны экспорт багассан. За энэ нь бол жоншны салбарынхнаас холбоотой асуудалч бий. Бид өөрсдөө техник технологийн шинжилгээ асуудлыг цаг тухайд нь хийж чадаагүй. Жоншны нөөцийг бол нэлээд ашиглаад ер нь одоо манай үйлдвэрийн хэмжээнд байгаа нөөцүүд бол нэлээд багассан. Жоншны салбар унжгаан зур бодтогтой холбоотой. Дэлхийд одоо ингээд энэ хятад энтгэс хоёр хэрэглэж гараад ирж гарч ирэхэд ба штэ. Тэгэхээр ашигт малтмын одоо эрдэс баялагын энэ унд гэж ерөөсөй байхгүй. За яг контрабанд хийгээд нэг юм хийдэг шүү дээ. Тэгээд яг өчрээд нэг жил барихгүй юу. Тэгээд эргээд нь дооч. Тэгээд газрын байдгийг бид энэ Монгол улс одоо яг одоо дайн хийдэг ч юм уу одоо том техник хөгжсөн орнууд шиг тийм одоо том масштабны нэм хийж чадахгүй харин газрынхаа баялагийг ашиглаад зөвөр хөрөнгө оруулалт гэвэл эндээс одоо нэг орчин цагийн үйлдвэрлэлтэй бол боломжтой байдаг. Хайлуур жоншны баяжмлаас бол үндсэндээ бол фоторыг ялгадаг. Ийм учраас бол энэ түүхийн хэд бол бас хоордож ирж байгаа учраас ариг гамтай өндөр үнэтэй ашиглах асуудал бол цуглаад явагдаж байна. Тэгээд жоншны салбараас нэг хэсэгтээ Монголд төөжөлж авсан одоо салбар бол өнөөдөр бас жоохон уналтанд орсон юм л байна. Гэсэн хэдий ч одоо өнөөдөр дэлхийн нийтийн одоо чек хандлага бас энэ одоо олборлтыг сайжруулах, чанарыг одоо дээшлүүлэх, стандартыг одоо өөрчлөх, хууль дүрмүүднээс өөрчлөлт оруулах. За энийг одоо бодлоготой цэгцтэй ажиллах одоо энэ зөвлөд тулгарч байна л да. Энэ одоо холбоотуудтай төрийн бус байгууллагатай мэргэжлийн ялтын байгууллага хамтарч ажиллах одоо ийм эрхэм зорилго байна. Хайлуур жоншийг хийм, төмөрлөг, хөнгөн цагааны үйлдвэрүүд, оптик, лазер, шил, паалангийн үйлдвэрт хэрэглэнэ. Түүнчлэн сүүлийн үед атомын эрчим хүчний үйлдвэрт ураны изотопыг ялгаруулахад ихээр хэрэглэх болжээ. Жоншийг бол зөвхөн энэ хайлуулах плюс болгож ашиглах биш. Фоторт полимер гэдэг бодис гаргаж авч ашиглах их чухал бүтээгдэхүүн юм байна юм. Энэ бол ер нь гадаадын орнууд ялангуяа Америк, Япон орнууд бол фоторт полимерийг гол болгож ашигладаг. Энэ ирээдүйд фоторт полимер гэдэг маань ер нь ирээдүйн чухал бүтээгдэхүүн. Тийм учраас энэ бол одоо фоторт полимерийг бол зөв зохистой ашиглаж, хадгалж энийг улам боловсруулах, гаргах, шинжлэх ухааныг ашиглах энэ бол бидэнд ялангуяа жоншны том ордуудтай газарт бол чухал үүрэгтэй гэдэг нь бол одоо мэдэгдэж байгаа. Чулууны хаан гэхин зэрэгцээ
ясны хэмээг тогтооно гэж. За тэгэхээр энэ бол ястай холбоотой өвчнүүдийг анхаарахад бол тэр хугарал байна уу? Одоо орч үед яригч байгаа сэргийлт байна уу? Энэнд бол зайлшгүй хэрэгтэй юм бол. Эрхэм, дээд, дунд адаг гэж одоо чамраар нь тэр хэрэгцээгээр нь эмийн эрдэм чадлаар нь ингээд 4 ангилаад. За ингээд тойн байдлаар аваад үзэх юм бол жаншиг 500 орчим ангилсан. Цөөлүүд эмийн судруудад бол илбэг байдаг. Цааш та их олон талаар нь судалд нотгож ууж гаргах. Энэ дээрээ суурилсан үндэсний одоо бүтээгдэхүүн бий болгох. Энэ брэнд түүхийд бүтээгдэхүүний чинь гол одоо брэнд болсон юу бол эмийн жанш юм аа. За тэр жоншоноос нь бүгдийг таньж мэдэхгүй би ганцхан тэр эр жонш гэдэг зүйлийг л одоо илүү сонирхож оролдож ингэж энэ дээр ингээд суурлаад цаана сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 2 одоо биологи идэвхтэй бүтээгдэхүүн гаргасан. Тэгээ хайлуур жанш бол үнэхээр энэ сайхан одоо өнгөтэй төстэй 3-9 хүйтэнчтэй солонгийн 7 өнгөтэй байдаг юм их чухал ашигтмалтай юм бол нэгэ. Төрөл бүрийн өнгөтэй солонгор нь туяарсан хайлуур жоншийг гоёл чимэглэлийн зүйлс хийхэд хэрэгэлдэг. Гэхдээ жоншны цэвэр талс нилээд зөөлөн хатуулга нь 4 орчим мөн ташуу 4 чиглэлд цуур хандлагатай тул таллан засахад туйлын нарийн ажиллагаа шаардна. Жоншны үйлдвэрлэлийн салбарт бол цаашдаа ирээдүйтэй салбар. Энэ бол зайлшгүй анхаарах ёстой салбар. Энэ үн дээр бол бид тэрийн зүгээс нэлээд тодорхой бодлогуудыг баримтлаасаа гэж бодож явдаг юм. Байгалийн засаглалын хүрээлэн ингээд томоохон судалгааны байгууллагуудаас манай уулуурхайг бол дүгнсэн мэт. Бид нар бол үндсэндээ 100 гаруй орноос нэлээд бас хойгоор орж байгаа. За энэ яг юунаасаа болоод ингээд хойшоо орчвоо гэдэг юмыг харахаар үндсэндээ нэг хэдхэн том юм байгаа. Ерөнхийдөө 15 үзүүлэлтээр дүгнэд юм бэл. Тэгээд энэ дээр бол бидний хувьд бол за тэр ил тод өрөөсөө биш юм байна. За энэ улс төр нь улс нэг доктортой биш юм байна. Тэн дээрээ бид нар оноо олдож байна. Мөн дид үтсийн асуудлууд үндсэндээ маш сул. За хууль эрх зүйн орчин тодорхой биш маш олон давхардал хийдэлтэй гэдэг. Энэ бол асуудлууд ингээ үүсэж байгаа. Экспортод гарахтаа үнэ бол хямдруулж дарж байгаа нь бол энэ бол бас нийт олборлагч нарт бол бас эдийн засгийн боломжийг хязгаарлаж байна. Ийм учраас бол бас нэгдсэн бодлогоор өндөр үнэтэй бүтээгдэхүүнээ борлуулах олборлж байгаа бүтээгдэхүүний бол металл авалтыг дээшлүүлэх. За үйлдвэрлэж байгаа баяжмлын бол агуулгыг өндөр түвшинд хүргэх. Ийм зорилтууд энэ салбарын ойрын үеийн зорилт болж байна гэж үзэж байна. Цаашдаа бол бидний зорилго бол ерөөсөө Монгол улсын жоншны салбарыг ойрын 5-аас 10 жилд хөгжүүлэх хөтөлбөрийг гаргая. Монгол улсын уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн талаар үнэн зөв мэдээллийг ард иргэдээс эхлээд төр засгийнхаа байгууллагын төвшөнд жигд болгох явдал чухал байна. Төсвийн одоо орлогын за 25% бараг 18% яг үнэ стратегийн томоохон ордуудаас одоо бүрдэж байгаа юм аа. Тэгэхээр бид нар бол үндсэндээ энэ олон жижиг уурхай гэхээс илүү энэ томоохон ордуудын эдийн засгийн өргөлтөнд оруулах мөн өрсөлдөх чадварыг сайжруулах дээр нэлээд анхаарч байна. Бид нэг л зүйлийг одоо ганцхан анхаарч ажиллана. Энэ бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, хуулиар зөвшөөрөгдсөн одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуйн нэгжүүдийг төрөөс бол дэмжиж ажиллана. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа бол одоо хатуу тэмцэж ажиллана гэдгийг бол одоо хэлэх байна. Уул уурхайг дагсан одоо бас мэдээж янз бүрийн одоо ардлага сэрдлэг янз бүрийн одоо бас асуудлууд бол байдаг. Гэхдээ бид энийг л одоо зөв бодлогоор авч явж чадах юм бол одоо тэр Африкт энэ төр яригдаад идэг байлгийн хараалч гэх одоо тийм юмд л хүрэхгүй л байх хэвээр. Тэгэхээр түүний тулд бол энэ салбарын бодлого зөв төрөөс зөв бодлого барьж дэмжиж ингэж энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэнд ажиллаж байгаа эрдэмтдийнхээ одоо бүтээл тэдний одоо бодож санаж явдгийг бодит амьдрал болгож ингэж л салбараа зөв авч явах юм бол манай уул уурхайн салбар бол тэгэхээр одоо баялагын хараал биш одоо баялагын одоо хүртээмж болгож нийт ард түмнээ сайхан амьдрах, улс орноо сайхан хөгжүүлэх, тусгаар тогтнолоо одоо баталгааж болох энэ үндсэн суурь нь болно. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хайлуур жоншны бүтээгдэхүүн өндрөөр үнэлэгддэг хэвээр бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдж байгаа хэмжээнээс нь хамааруулж зарим оронд улсын нууцын зэрэглэлдэж багтаадаг байна. Хайлуур жонш нь стратегийн чухал түүхийд болдог учраас түүний төлөөх тэмцэл ямагт хурц байдаг.
Энэ нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Рональд Рейганы хайлуур жоншийг хаа олдсон газраас нь үнцэн хайрлалгүй авч уул аваа шиг хурааж байна. Гайлийн татвар мэтийн гай түйтгэр болох юм түүнд бүү тогтоогоорой хэмээн гэрээсэлж хэлсэн үгнээс ойлгоод нь үзье. Монголын хайлуур жоншны худалдаа аж үйлдвэрийн танхим Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны захиалгаар энэхүү кино бүтээлээ.